Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2015 онд нээлттэй хийсэн Untouchable Love Man киног ярьж өгөхөөр бэлдлээ. Уг кинон дээр шашны гаж урсгалын шинжтэй байгууллага гарнаа. Энэ нь Христийн чуулган огт биш шүү. Харин өөр шин шашин гаргаж ирээд хүмүүсийг цэвэр ашиглахын тулд мунхруулж байгаа гаж сүмийн талаар өгүүлсэн байна. Мэдээж кино учир жаахан хэтрүүлэгтэй байгаа л да. Гэхдээ ийм төрлийн гаж урсгалуудаас болгоомжтой байгаарай. За үүнээс өмнө CS тоглодог манай киночд байна уу? Хэрвээ байх юм бол Butterfly Gamma Doppler гэж мэдэх нэ. Та нарт тэгвэл ийм гоё скин тавилах арга зааж өгье. Зөвхөн Care for Mongolia-гийн салбаруудаас 10 ширхэг кенгуру самар аваад авсан баримтаа үзүүлээд нэг ширхэг суглааны эрэхтэй болоорой. Тэгээд суглаанд оролцоод супер хонжуур Butterfly Gamma Doppler хожоорой. Гэхдээ энэс гадна зөндөө олон гоёмсог скин байгаа. Мэдээж олон суглаа байвал хожих магадлал өссөн шүү дээ. 2026 оны 3 дугаар сарын 14-ний Бямб гарагт 12 цагаас Care for Sela Center-т нүүрээ харж байгаа таацнаа тодруулна. Comedian Sodo арга хэмжээг хөдлөх болно. Бас стример Lexer болон хорлооноор ирэх бөгөөд энэ хоёртой тайзан дээр 1vs1 хийгээд тэднийг ялж бас скин авах боломжтой. Шоу болон Baby-нагийн дуучдаа сонсоод скин аваад өдөржин хөгжилдөөрэй. Гэхдээ эхлээд кенгуру самраа идэхэ мартав. Монголын CS-чд маш олон болох болтугай. За ингээд кинонд орцгоё. Сөүл хотын гудамжинд нэгэн бүсгүй алга болсон дүүгээ хайж байна гэд зураг дуудсанаагаад явж байна. Юнжүү гих бүсгүй алга болчихжээ. Paradise гэж шашны байгууллагад хамрагдсанаас хойш алга болсон гэж байна. Дүрс шилжиж ирээдүйн энх тайвны сан гэсэн уулзалт болж байдаг. Тэнд нь лаглаг хүмүүс ирсэн байна. Солонгосын далаа тэнгис загс агнуурын сайд, мөн Кыргызстаны элчин сайд, Шин Солонгос намын дэд дарга, бас өнөөдрийн үйл ажиллагааны гол хүн Кан Сонги нэлээд эвгүйгээр бололтой шүү. Гарч ирээд "Би амьдралынхаа турш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хэрхэн туслах вэ гэдэг талаар бодож ирсэн." Ингээд илтгэл тавьж байтал гадаа байгаа томчуудын машинд алюминий хайрцагтай хахуулын мөнгө хийгээд байна. Тэр үед нөгөө гудамжинд зарнаагаад байсан бүсгүй орж ирээд "Энэ бол шашны гаж урсгалын тэргүүн. Хүн хулгайлж аллаг үйлддэг. Миний дүүг хулгайлсан." Ингээд орилоод унлаа. Тэр доор нь гаргачлаа. Гарсныхан дараа харин заримдаа ийм төсөөлөл өндөртэй хүмүүстэй таарахаар би өөрийгөө алдартай од болчихсон юм уу гэж бодох гэд аргалчлаа. Дөрс шилжиж нэг бадрүүн залуу бейсболын цохиур бариад явж байна. Их шийдэмгий алхаж байна. Бас нэг машины дэлгүүрт нэг царайлаг залуу хөгшин эмэгтэйтэй хамт явж байна. Яах юм бэ? Машин авахар чинь хүмүүс намайг чиний мөнгөнд болоод байна гэж бодно штэ. Али явъя гэснэ. Өөх энэ шин загвар гэж авна штт. Дөрс шилжиж мафийн нэг хууль бус 8 хийж байна. Цагдаа нар харин тэнд нь нууцаар ажиглаж байдаг. Гэхдээ энэ нэмэлт хүч яач вэ? Гэсэн тэнд нэг нь сум нэвтэрдгүү хантаа зөмсөд байна. Чи юугаа хийгээд байгаа юм бэ? Утганаас хамгаалах гээдээ. Утга чинь буунаас илүү өвддөг байхгүй юу? Чи тэгээд зөвхөн өөртөө авчирсан юм уу? Юу авчрах гэж би энийг чи худалдаж авсан. Албанаас өгөөгүй. Гэсэн тэндээс нөгөө бейсболын цогүр таваагийн шууд яваад ороод ирлээ. Нуугдаж барьдаггүй. Нөгөөдөл нь нуугдаач гэд дөхөөд байна. Очсноо. За, энэ дунд ээлжи твинсийн фэнүүд байна уу? Маргааш өглөө тоглолтоо үзэхгүй бол болохгүй гэж байгаа хүмүүс байх юм бол урагшаа нэг алах. Нөгөөдөл нь шоолоод байна шүү. Байхгүй юу? За, тэгвэл эхлэе. Нөгөө тал дээр нөгөө царайлаг залуу хөгшин эмэгтэйтэйгээ хамт байж байна. Тэгсэн гаднаас хөгшин эмэгтэй нөхөр нь ороод ирлээ. Царайлаг залуу. Өө, Ким Хонгил. Уулзалгүй удлаа шүү. Юу? Та хоёр бие биенээ таньдаг юм уу? Чи намайг шалгаж байсан байх нэ? Энэ өөрх юм уу? Үгүй. Нөгөө залуу шууд царайлаг руу худагдалаа. Залуу шууд бултаад цохиж унгаад гавлчлаа. Тэгснэ. Ким Хонгил чамайг хүн амны хэрэгээр болон хүн хулгайлсан хэрэгээр баривчлаа. Ингээд бариад авлаа. Чи юм байх үү дээ? Цагтаал байна. Ингээд ч шүү. Энэ бол манай киноны гол дүр Чо Юмин. Түүнийг бүгдээрээ царайлаг гэж дуудъя. Нөгөө талаар нөгөө бадрунгаар бүгдийг ядах юмгүй нүдэж байна шүү. Янзын зодтолт юм байна. Гарын хөшөөд мушгаад эргүүлээд маа, бултаад маа, цохиураараа маа. Бүгд тараа зугцсан чинь боссыг нь бейсболын бөмбөгөөр цогчлоо. Босс нь унж усч ирээд "За, бууж өглөө. Намайг баривчил" гэсэн чи үгүй гэж авна штт. Юу вэ? Чи цагтаа үсттэй. Ингээд цогсон чи өөдөөсөн маа. Тэгснэ худаг өгөөд. Чи намайг хутгалж чадах юм бол яг чамайг явуулъя. Гэсэн нөгөөдх нь аваад намайг Баатчир гэдг юм да гэсэн буудчлаа. Намайг харин Донсон дугийн хитмэн гэдгээ гэж байна шүү. Энэ бол манай киноны бас нэгэн гол дүр И Чонжин. Түүнийг бүгдээрээ бадрун гэж дуудацгаая. Удахгүй нөгөө мафийн босс байгууллага дээрээ таеквондогийн сургалт орж байдаг. Өнөөдөр гадаад орчинд аюул маш их вэ. Цагдаа нар та нарыг хамгаалж чадахгүй. Улс та нарыг хамгаалж чадахгүй. Тэгвэл хэн хамгаалах вэ? Би хамгаална. Яагаад гэвэл Майк Тайсон, Мухаммед Али аль нь ч намайг барахгүй. Миний нудраг илүү том. Гэснэ тэрүүгээр баахан клип хийлээ. Тавилттай бололтой шүү. Түүнийг бүгдээрээ зөвүүн босс гэж дуудъя. Түүний талаар харин прокурорын байгууллага хуралдаж байна. Нэг прокурор Кан Сонги өөрийн сангийн үүсгэн байгуулагч, бас шашны гаж урсгалын тэргүүн. Өөрийн итгэгчтэй тархийг нь угаадаг. Бас банкнаас мөнгө зээлээд мөнгө хүлэгчдэд зээлүүлж мөнгө угаадаг. Ардаа өчнөө олон мафийн бүлэглэлийг ажилуулдаг.
хөрөнгөнүүдээ гэр бүлийнхнийхээ нэрээр хадгалдаг. Бас тэр төрийн өндөр албан тушаалтнуудтай авилгын сүлжээгээр нэвт холбогдсон. Бидний дунд ч түүний холбоотой байх эрсдэлтэй. Тэгсэн дарга тэндээс тэгээд яах гэж байна? Прокурорын байгууллага бас адилхан мэдээлэлтэй байгаа. Гэхдээ бидэнд баривчлах хүч байхгүй байна. Тийм ээ. Тэр жил бүр сайн үйлсийн санд тэр бомаар нь ханд үлдгэе. Тийм болохоор нийгэмдэр сайн үнэлэмжтэй байгаад байна. Гэсэн чинь тэнд байсан сайд энтергээд том гарууд гараад явчлаа. Ерөнхий прокурор босч ирээд битгий гониглаа. Нэг л өдөр бидэнд боломж гарна. Ингээд нөгөө прокуророо тайтгарууллаа. Зөвүүн бос харин тэнд нэг төрийн өндөр албан тушаалтантай уулзаж байна. Нөгөөх нь би таныг ам авардаг гэж сонслоо. Энэ бол миний эрхэм зориг шүү дээ. Энд хэрэгтэй байгаа юм битэ. Миний тусламж хинт хэрэгтэй байгаа юм. Миний хөөд хэрэгтэй байгаамаа. Тун удахгүй хагалгаанд орох ёстой. Энэ таны зургууд чинь хэд юм? Би хэдийг авах хүсэлтэй байна. Өнөө авч байгаа хүн нь хідээр үнэлэхээс шалтгаалдаг юм да. Ингэж байна шүү. Тэгээд туслахтайгаа уулзаж байна. Туслах нь манад цусны бүлгэн таарч байгаа нэг эмэгтэй байна. Унч учир араас нь нэг л дагуулуулах хүн байхгүй. Өргөж авсан ээж аав нь Канадад амьдардаг юм байна. Болж байна. Төрөглөөл. Ингэж байна. Тэгсэн чинь нэг эмэгтэй нөгөө гаж сүм дотор сууж байдаг. Өөр нэг бүсгүй ирээд "Мянсук, ерөнхийлөгч чамтай орой хоол идэхэр болсон. Ерөнхийлөгч юу? Баярлалаа." Гэд баярлаад дагаад явлаа. Явж явах нэрэ ардаас нь хүмүүс ирээд ухаан алдуулчлаа. Ийм маягаар ажилдаг бололтой. Удалгүй мэдээгээр Солонгос даяар залуу бүсгүйчүүд алга болсон гэд гарч байна. Оюутан бүсгүйчүүд олноороо алга болж байгаа нь олонний анхаарлыг татаж байна. Энэ тал дээр цагдаагийн байгууллага ажил хийхгүй байгаад иргэд бухимдалтай байна. Яг үнтэй зэрэгцээ цагдаагийнхан хуралдаж байна. Бид ямар нэг юм хиймээр байна. Гэмт хэрэгтнийг барьмаар байна. Ядчил хохирогчдын цогцснуудыг нь олмоор байна. Юу болоод байгааг мэдэх хэрэгтэй. Тэгсэн тэндээс Кан Сонги гэж шашны удирдагч сангийн тэргүүн энэ бүхний ард байгаа гэж таамаглаж байна. Бид түүнийг л баривчлах хэрэгтэй. Тэгээд л асуудал шийдэгдэнэ. Би уулна очоод л баривчилмаар байна. Даанч ингээд чимэг болчлоо. Дарга мэдэж байна. Өнөөдөр түүнтэй холбоо байхгүй хүчрэхийг улс төрч байна уу? Бүгд л түүнээс хахуул авч халаасанд нь орчход байна. Түүнд хууль үйлчлэхгүй болчход байна. Гэсэн тэндээс тэгвэл хууль үйлчлдэггүй энэ хүнийг хуулийн дагуу ажилдаггүй хүмүүсээр бариулвал яах вэ? Гэд комиссар хэлж байна. Йоо, хуулиас гадуур гинэ. Гэсэн нөгөө Баятрууны зургийг гаргаад ирлээ. Чонжин Канзасын их сургуулийг гэмт хэргийн сэтгэл зүг судлах чиглэлээр төгссөн. Холбооны мөрдөг төвчөнд ажиллах урилга авсан. Даанч хэрэгтэнтэй зөв бүс харьцсан гэд халагчсан. Солонгост ажиллах арга барил нь хуулийн дагуу биш. Хүчээр асуудлыг шийдэх маягтай. Тиймээс бид нар хуулиас гадуур гэж нэрлэдэг. 12 удаа цалингаа хасуулж 4 удаа халагдсан. Гэхдээ түүний хэрэг гарахаар бид нар буцаагаад авчдаг юм. Дараагийнх нь Чо Юмин ингээд царилга гараад ирлээ. Тэр ажиллаа хийх явцдаа хэрэгтнүүдэд бэлгийн дарамт учруулсан гэж гомдлууд их ирдэг. Гэхдээ тэр цоврал алуурчид хүний наймаачдыг өөрийнхөө аргаар олон удаа барьсан. Мэдээж 12 сануулга, 3 удаагийн цалин хасалт, 4 удаа халагдаж байсан. Тэр бас ажлын байран дээр бусадтай харилцаа үүсгэсэн байх магадлалтай. Ингэсэн тэндээс нэг эмэгтэй цагтаа "Дарга, над новш чинь их өөдгөө." За, хангалттай. Надад итгээд гал дээр тос нэмхийг зөвшөөрнө. Би яха мэдчих шиг боллоо. Хөдөл. Ингэж байна. Ингээд дид комиссар манай хоёрыг дуудаад уулзлаа. Дарга шууд л Кан Сангэл энэ хүн бол алуурчин, хүний наймаачин, эд эрхний худалдаачин, баривчлах гэхээр нотлох баримт хангалтгүй, хүч хүрхгүй. Бас харилцаа холбоог нь давж гарч чадахгүй байгаа. Тиймээс энэ удаа бид өөр хинээс ч тушаал авдаггүй тусгай багийг байгуулж байна. Түүнийг бариад ир. Бас авилга өгсөн баримтуудыг нь хамт аваад ир. Улс төрчийг нь бас илчилүүл сайн байна. Йоо, дарга, яагаад бид гэж учир нь та хоёр хамгийн шилдэгүүд нь. Бидэнд та хоёроос өөр хүн алга. Гингүүт нь баярлсан чинь та хоёр их бохир ажилдаг. Тиймээс ийм бохир хэрэг дээр яг таарна. Ингэж авна шүү дээ. Хэрвээ энэ ажлыг амжилттай гүйцэтгэвэл та хоёрыг тушаал дэвшүүлнэ. Ингэсэн чинь манай хоёр шууд зөвшөөрлөө. Царилэгтэнд дарга болчл байна л да. Гэхдээ заавал энэ залуутай ажиллах юм уу? Би чинь топ зэрэглэх. Харин энэ чинь хогийн гар шиг л биш шүү дээ. Ингээс нөгөөх нь замдаа давлаа. Дарга. За. Та хоёр нэг баг болох хэрэгтэй. Хэргийг илрүүл. Энэ бол тушаал. За ингээд манай хоёр ажилдаа гарлаа. Баядруу машин авнаад хөдлөх гэтэл царайлаг тансаг машинтайгаа хаагаа зогсчлоо. Хөөе. Чи баянгийн тэрэгтнүүдийг наад ямбигаараа хөөх гээд байгаа юм биш үсттэй. Наашаа суу. Ингээс чи эренгүүтээ. Цаашаа суу. Би жолоодно. Ингээд суулаа. Замдаа. Тэгэхээр юу гэж бодож байна да? Энэ хэрэг дээр чиний бодол. Чи зүгээр амаа татаад явж болох уу? За. Тэгвэл очих газар очиод намайг сэрэгээрэй. Ингээд унтлаа гэсэн чи нөгөөх нь тоормслоод шилийн хаг. Чи яаж байна? Нөгөө талд харин зөвүүн босс шашны номлол хийж байна. Эрээдүүд хэн та нарыг деваажин тавиачих уу? Би аваачин. Би бол та нарын бурхан л гэсэн үг. Эмэгтэйчүүд намайг нөхрөө гэж дууд. Ингээд өөрийгөө бурхан болгоод явж өгч байна. Оройн харин өөрийг нь дагагч нэг бүсгүйг ашиглаж байна. Манай хоёр харин нэг клуб дээр хүрээд ирлээ. Аха, чочи ирж байна. Босоод
Энэ үгээрхээ цэвэрлэл. Урдл манай хүнээс айдаг бололтой шүү. Ороод ирэхэд нь та манай энэ үгээр яах гэж ирэв? Залгаад хэлэхгүй дээ. Бид нар бэлдэхгүй юу? Ингэсэн чинь Ким Сангийн аав байна. Юу? Тэр чи хий? Ким Сангийн аав байна. Үгүй тэр чи хий бэ? Шууд чигтэж аваад их сайн жүжиглж байх ч нүвэ. Царайлаг харин тэндээс болиулаад. Хөөе. Шууд ингэж яаж болдгийм бэ? Ухаалгаар ярил л да. Ингэсэн чинь нөгөө нөхөр нь гинт пэдигээд унлаа. Ингээд чамайг халагчсан гэж сонссон юм биш. Тэгэхээр хууль чамайг хамгаалахгүй. Иргэний асуудал болно гэсэн үг үстэй. Иргэнийхээ эсрэг. Царайлаг тэндээс. За би энэ залууг танихгүй шүү. Та нар асуудлаа шийд. Ингээд гарах гэсэн чинь өөдөөс нь худаг тулгаад зогсоочлоо. Тэр хаалгаа хаа. Ой. Өнөөдөр чи өхөн мэдвэ гэсэн манай байдруу. За. Удам залгах айлын ганц хүүхэд. Эсвэл олон хүүхэдтэй. Гэр бүлтэй хүмүүс явж иж болно. Гэсэн чи хинч тоодоггүй. Манай хүн бохио гаргаж ирж ажиллаад. Тэгснэ. За тэгвэл эхлэе. Ингээд нүдэж гарлаа. Царайлаг тэнд эвтэйхэн өөрийгөө хамгаалаад үзэж байна. Манай царайлаг сайн зодтолдог юм байна. Манай байдруу бол харин ярих юм алга. Нэг цохол яваад байна. Давуул чидэд шавхуурдаад будаа болгож байна. Нэг жигээд нислэл авч байна. Царайлаг харин янзын ур хөдөлгөөнтэй байж шүү. Дүүлээд үсрэлтээ өшөглөөд эргээд гоё үзэж байна. Тэгээд манай хоёр дийлчлээ. Байдруу боссыг барьж аваад Кан Сангийн хаа байна? Кан Санги ингээд зодоод унлаа. Тэгсэн баахан цагтаа нар хүрээд ирч гэж манай хоёрыг баривчлаа, даваа явчлаа. Царайлаг тэнд чи жоохон тэнийг юм биш үсттэй. Юу ч мэдгүй хүмүүсийг зодоод байхаар юм мэддэг болчихно гэж бодоо юу? Гэсэн байдрын уурлаад царайлгийг тэнд зодоод байна. Хөөе энийг болиулаач. Цагтаагийн харгислал харж байна уу? Тэгээд нэг газар зогсдол. Тэнд нь дэд комиссар байж байна. Би та хоёрт даалгавар өгөөд 3 цагийн дараа л та хоёр асуудал тарьчлаа. Гэхдээ би этгсэн хэвээрээ байгаа шүү. За амжилт. Ингээд сулалчлаа. Манай хоёр арай өөр аргаар үзэх гэж байна. Царайлаг нэг арга боллоо. Хөөе, би тэдний гаж урсгалын байгууллагад нь явдаг нэг эмэгтэйг мэднэ. Түүнтэй уулзаад хаана байгааг нь асуучих. Ингээд явцгаалаа. Нөгөө тал харин нөгөө зодуулдаг дээрэмчнийг Миссаслын ширээн дээр авчиад тавьдсан байна. Би юу ч хэлээгүй штэ. Зогээрдэ. Чиний хугацаа дууссан. Одоо өөрийнхөө эд эрхтнийг өргөл болгож өрг. Хоёр нүд. Тэгээд зүрх гэлөө. Үгүй. Өөр. Бөөр. Йоо, миний бөөрөө. Ингэснэ ухаалтчлаа. Уул нь зөвл хүнээ зодсон юм байна. Манай хоёр нөгөө эмэгтэйнхээ гадна яваад очичлоо. Царайлаг. За, би ороод түүнийг найраад хэлүүлнэ. Чи эндээ байж вэ? Юу найрах вэ? Байцаагаад сүрдүүлэл хэлүүлчихэ л да. Үгүй. Ийм аргаар явдаггүй юм. Нарийн арга хэрэгтэй. Чи зүгээр эндээ л байж вэ? Ингээд орлоо. Ороод. Хей хөөрхнөө. Аха. Ингэсэн цаанаас нь байдруу. Кан Сангийн аав байна. Ингээд ороод ирлээ. Тэгснэ. За. Гигийн цагаан өдрөөр хар тамхи татаад Царайлаг тэнд. Чимэг чи юугаа хийгээд байгаа юм бэ? Ингээд хэрэлдэж байтал. Нөгөөх нь нулимс асгаруулагч сацчаад зүхтаачлаа. Араас нь нилээ хөөлөө. Байдрууны нүдэн манраад замдаа юм мөргөж унаад болдоггүй. Тэгээд хөөж угаад бариад авлаа. Тэгснэ шон түлээд өөрийнх нь нулимс асгаруулагчаар тамалж өгнө штт. Кан Сангийн хаав байна. Хэлээд Кан Сангийн цагтаагийн харгислал хүч хэрглэж байна. Туслаарай. Царайлаг харин арай дээр арга боллоо. Тэгээд буундаа нэг сум хийж угаад орс рүүлээд тоглох гэж байна. Тэгтээ хүн дээр биш, харин цүнхэн дээр нь хийж байна. Кан Сангийн хаана байна? Ингээд нэг дараад Кан Сангийн хаана байна? Ингээд хоёр дарсан чинь тэр Paradise төвдөөл байгаа штэ. Тийшээ сар болгон шинэ оюутнуудыг авч явдгийг ингээд хэлээд өгчлөө. Тэгээд манай хоёр явцгаалаа. Хөөе, намайг суллаач тэнгүүдээ. Манай хоёр оюутны дөр товлаад их сургууль дээр ирчлээ. Тэнд найр нөгөө Paradise-ийн ирсэн яг ажиллаа хийж байна шүү. Энийг сонирхоод үзээрэй. Ажил зуучлуулна. Бас iPhone, iPad авах боломжтой. Ингэснэ манай хоёрыг хараад багш нар болохгүй. Уучлаарай. Кан Сан. Хөөе. iPhone, iPad өгнө гэд байна. Ойлгож байна уу? Бид нэр сэргээс халагдаад ирээд үргэлжлүүлж сурч байгаамаа. Тий, бид нар оюутнууд. Ингэсэн чинь манай байдруунийг харснаа. Тэгсэн чигсэн болохгүй л бахаа та. Ингэснэ царайлгийг хараад бас эргэлзээд байна. Тэгээд царайлгийн царайны буйнаар манай хоёр тэнцчлээ. Замд нь харин видеогоор сайн байна уу? Өнөө цагт ажилд орох их хэцүү болсон үе. Харин бид таныг ажлын байран дээр зуучилж өгнө. Ингээд ярьж байна. Тэнд нэр манай байдруун руу нэг залуу их муухай хараад байна шүү. За ингээд яваад очлоо. Нөгөө газар нь оюутнуудыг зааланд оруулаад өнөөдрийн дэрсэн бүх залуучууд маань манайхтай хамтардаг бизнесийн байгууллагуудад ажилд орох ярилцлагад орох боломжтой. Орчин цагт ажилд орох хэцүү шүү дээ. Харин эхлэхийн өмнө та бүхэн утсаа хураалгана уу гэж байна шүү. Лаг царайлаг бүсгүүчүүд бас залуучууд гарч ирээд утсыг авлаа. Залуучууд нь хөлхтүүлээд бүгд өгчлөө. Царайлаг тэнд дугаарч хэдвэ. Миний утсан дээр залгаад орхичаарай. Би муу хүн биш шүү гэд нам болдож байна. Тэр дунд харин нөгөө залуу байдруун руу хялаагаад суугаад байна шүү. Дараагийн лекц дээр нь ажилтай холбоотой лекц орж байна. Бид бол та нарыг л ажилтай байлгаж, мөнгөтэй байлгахын тулд ажилтдаг юм. Энэ манай байгууллага
байгууллагын зорилго ингээд чихэн дээр нь цэцэг ургуулад тэгээд тэнд нь охтын хамтлаг ирж дуудуулна. Ажиллагаа нь төгсөрчжээ. Манай хоёр зогсож байсан чинь нөгөө залуу та хоёр оюутнууд биш үсттэй. Манай хоёр жаахан гайхлаа. Хэрвээ та хоёр эндээс авах нэг iPad өгчих юм бол бас нэмээд скинтэй кенгуру уралдаанаас Butterfly Gamma Doppler хожих юм бол тэрийг өг. Тэрийг хожих үгүйг яаж мэдж байгаа юм бэ? Тэр чин супер шагналн штэ. Та хоёр баг 100-аад кенгуру идээд 10 суглаа авцсан бидтэй. Хожих магадлал өндөртэй. Манай хоёр окл гэлээ. Тэгээд цаашаа ороод тэр аваар жаахан явж үзлээ. Нэг өрөөнд яваад ортол боссыг нь ажлын өрөө байна шүү. Ерөнхийлөгчдөө хүртэл зураг авахулчжээ. Эвгүй гар байна. Царайлаг харин тэнд байгаа баримлыг оролцсон чинь нууц халга онгочлоо. Яваад орсон чинь баахан урлагийн бүтээл байж байдаг. Царайлаг тэнд. Завш. Тэгэхэр энэ өрөөнд алтан гулдмаач байж мэдхэр юм байна. Хоёулаа гэсэн чинь донгос гэж байна. Гүчи юм ойлгохгүй маа. Тэнд нарийн нэг нууц сейф байж байна. Энийг онгойлгочих юм бол хоёулаа нотлох баримттай л боллоо гэсэн үг. Би бодчихоо. Сейфигөө гүчи ирүүлүү. Тэгээд яг босоод явах гэтэл цаана нь Кансанги өөрөө ирчиж. Энэ нөгөө санги чи байна. Бодсноос амархан олчлоо шүү. Ингээд араас нь явсан чи бадруу нам. Юу вэ? Ингээд харсан чи тейзердээ дунгачлаа. Хамгаалтын ахлах нэрээд. Эднэр одоо хий юм бэ? Яаж орж ирсэн юм бол? Энэ хоёрыг хар тамхиар тарь. Тэгээд кемп руу аваачаад болдгийм уу, яадгийн ямар нэгэн арга хэмжээ ав. Ингээд явуулчлаа. Манай хоёрыг хайрцагт хийгээд ууланд нэг уурхай маягийн газар аваад ирлээ. Харуулууд нь буу интер барьсан зөвүүн газар байна. Манай хоёр дохиж байгаад хөдлийгээд хөдлөлөө. Ой, чи дуугаа байх хэрэгтэй. Чиний хэлсэн үг болгон шүүхтэр чиний эсрэг ашиглагдаж болно. Хөөрхи. Хар тамхи нь бүрэн гараагүй байсан юм байна. Бедрүүн тэнд гэр бүлтэй хүмүүс нь урагшаа нэг алах. Ингэсэн чинь дахиад хар тамхи тарьчлаа. Халь тарсан чи баахан оюутнууд тэнд ажил хийж байна шүү. Ирчүүдийг нь ийш нь явуулдаг бололтой байна. Тэгээд нэг сэртэл манай хоёр торонд орчжээ. Царайлаг төрүүл сэрээд бедрүүнийг сэрээлээ. Тэнд нь бас цочролд орчихсон нэг бүсгүй байж байна. Хөөй чи хэн бэ? Бид нар хаан угааг мэдхүү. Ингэсэн ярьдаггүй. Тэгснэ. Миний дөө юнжуг болох туслаач. Юнжу ингэж байна шүү. Нөгөө ихэнд зарлал нагаад байсан бүсгүй байсан юм байна. Ингээд манай гурав ярилцлаа. Царайлаг бид юнжуг заавал болно. Санаа зовлтгоо. Ингэснэ далиндуулаад тэврээд авлаа. Бедрүүн тэнд зүгээр байлгаж гээд дөхөд байна. Нөгөө зөвүүн бос харин хамгаалтын ахлахаа зодож байна. Авгаахаа. Бэтгий авгаах гэдвэ. Гээд учир зүггүй нүдлээ. Нөгөө кемп дээр харин манай хоёрыг гаргаж ирээд. За, орондоо зодолт. Юу? Би чам дээр бооцоо тавьсан шүү. Ялагдсан тэнд харагдаж байгаа сайхан бүсгүйтэй үдшийг өнгөрүүлнэ. Ойлгов. Ингээд шүглүүлсэн чи бадрун шууд цөхөд авлаа. Гүчи чи яаж вэ? Энэ эмэгтэй надад таалагдахгүй байна. Биш ээ. Хоёулаа чи багаар ажиллах ёстой үсттэй. Царайлаг эвтэйхэн болиулаад. Гүчи төлөвлөгөө гаргал та. Хамтран ажиллах хэрэгтэй. Гүчи болохгүй мó? Цаатга. Ингээд нөгөө харуул руу дөхөд байна. Эцэст нь нэг юм бадрун сүлжээ авах шиг боллоо. Дөхөж байгаад нөгөө харуулууд руу гинт дайрлаа. Ингээд буутануудыг нь төрүүлж унгаад бууг нь эвтэйхэн хаюулаад аргалчлаа. Тэгээд зүхтлаа. Ойроо гүйж ороод замаа буруулаад нэг амбарт орж нуугдж байгаад өнгөрөөчлөө. Тэгснэ хэсэг хөдөлгөөн намцсны дараа эргэж нөгөө газар руу ирээд нөгөө хоригдож байсан бүсгүй рүү дайраад ордог. Тэгээд нөгөө бүсгүйгээ аварлаа. Юнжу бид ирлээ. Явъя. Цаанаас нь орж ирсэн харуулуудыг ёстой нам унган шүү дээ. Ингээд гуруулаа зугтчлаа. Зам дээр гарсан чинь ашгүй цагдаагийн машин ирж байна. Зөвүүн бас харин өрөөндөө нэг өндөр албан тушаалтантай уулзаж байдаг. Тэгсэн туслах нь нэрээд нэг юм шивнэж байна. Манай цагдаагийн газар ирчихсэн хүлээж байдаг. Цагдаа утсаар та нар ирж байна уу? За ашгүй. Тэд нар энд хүлээгээд байна. За ойлголоо. Нэмэлтүүч удахгүй ирнэ гэж байна. Гэсэн гадаа нь баахан цагдаа хүрээд ирлээ. Ороод ирсэн манай хоёр ёслоод. Цагдаагийн мөрдөгч юу? Цагдаагийн мөрдөгч. Тэгсэн чинь та нарыг хар тамхины хэрэгээр баривчлаа. Байц? Юу гинэ? Гэсэн буудгуулгаад бариад авна. Тэгээд шууд сонин дээр цагдаагийн алба хаагчид авилгал аваад хүч хэрэглээд дээрээс нь хар тамхи хэрэгэлсэн гэд гаргачлаа. Прокурорын газрын үүдэнд баахан сэтгүүлчид болон эсэргүүцэгчид цугларчиж эхэнд гарч байсан эмэгтэй прокурор Царайлгийг байцаадаг. Царайлаг. Тэд бидэнд хар тамхи тарьсан. Бид муу залуусыг барих гэж байсан. Та хоёр амьд байгаадаа баярлах хэрэгтэй. Paradise байгууллага бол та нарын бодож байгаагаас ч аимшигтай. Ингэснэ гараад явчлаа. Манай бадрууник харин өөр прокурор байцааж байна. Тэгэхээр чиний тэнд харсан гээд байгаа бүх зүйл хар тамхинаас болж толгойд ч харагдсан юм байна. Хий юм харсан гэсэн үг. Тим газар гэж юу байх вэ? Йоо, та бас ахуул аваа юу? Таныг бас ахуулчихжээ. Би шинжээч гэдгийг мэдхүү. Нүүрэн дээр чи юу гэд битсэн байна гэж чамайг Кансангигийн хүнгээ битсэн байна. Гэснэ. Би бүгдийг нь илрүүлэхээс өмнө өөрөө энэ дэвтэр дээр авсан авилга, хууль бус юмнуудаа бүгдийг нь бичээд гээд зөрүүлээд байцаагаад унлаа. Нөгөөх нь хэлэхгүй гэсэн чи босч ирээд зодоод унлаа. Ингээд манай хоёр хоригчлоо. Манай комиссар харин нөгөө хоёр дээр ирж байна. Надад хоёр мэдээ байна. Гэхдээ хоёулаа муу мэдээ. Тэд биднийг ажлаас салаад эрүү үүсгэн гэсэн үү? Тийм ээ. Тэгсэн. Бас та хоёртай хамт байсан эмэгтэй дахиад алга болчихсон
хэлсэн байна. Ким Санги дахиад туулгайлчихсан бололтой. Доргоо бидэнд дахиад нэг боломж өгөөч. Тэд биднийг мансууруулсан. Бэ өгмөр байгаач. Та хоёр одоо прокурорын мэдэлд байгаа. Бэдрүүн тэнд уурлаа. Цагдаа нар муу залуусыг зүгээр өрчхөж болдоггүй. Яачихсан улс вэ? Шударгаас хайдчихсан юм. Царайлаг тэндээс. Тэнгэ тэд зүгээр л биднийг хүүхэлтэй болгож ашигласан байна. Чи бид хоёр зүгээр л тоглоом. Гэсэн чи уурлаад цөхөд авлаа. Дараа арга мухардад яваад өгнө. Оройн царайлаг. Хэрвээ би эндээс гарах юм бол нэг шөнийн клуб нээдэх юм уу? Гоё бизнес шүү. Чи хамтрах юм уу? Би гардгал юм бол Кансангийг олж урихаас өөр юу ч хийхгүй. Миний амьдралын зорилго одоогор тэр гэж байна шүү. Цагдаагийн дэд комиссар харин нөгөө эмэгтэй прокурортой уулзаад байж байна. Би гаргасан шийдвэрийн талаар буруу ч юм хийчихв гэж бодоод байх юм. Ингэсэн прокурор тэдэнд дахиад нэг боломж олгоё гэж байна шүү. Манай талын прокурор бололтой. Ингээд манай хоёрыг шилжүүлэх боллоо. 4 цагдаа автобусаар аваад явдаг. Бадрун тэнд хахад цацаад байна. Царайлаг. Хөөе. Би чамаг юу хийгээд байгааг мэдэж байна. Гэхдээ инглигээд яах юм бэ? Улмал хэрэг өндрийн штэ. Чи бууж өгөх ёстой үед нь бууж өгч сурмаар. Бууж өгөх гэдэг үг миний үгийн санд байдгүй. За. Тэгснэ хахаад. Хэлээч гэдөхөд байна. Царайлаг. Энд хүн өглөө туслаарай. Харшил өдлөөд ах шиг байна. Гэд бэлэгдлийн чанартай юм ярьлаа. Нөгөөдөл нь гарч ирээд туслах гэтэл учир зүггүй гөвөөд унлаа. Манай хоёр бол гавтай байсан ч гэсэн энэ хэдтэйгээ юм байна. Тэгээд автобусыг эзлээд буулаа. Тэгсэн нөгөө эмэгтэй прокурор араас нь буу туулгаад бариад авна. Царайлаг. Прокурор бид хоёр орох гээгүй. Зүгээр агаар амьсгалсан. Алий буцаад оръё. Ингэсэн чи прокурор. Би та хоёроос нэг юм асууя. Та хоёр үнэхээр Кансангийг барьж чадах уу? Бэдрүүн дэндээс. Барьж чадахгүй. Яагаад гэвэл би зүгээр алчи гэж бодож байгаа. Тэр жаахан ирүүл биш байгаамаа. Чи юу яриад байгаа юм бэ? Тэгвэл алалгүйгээр зодоод амтай төдий аваад ирсэн ч болно. Юу? Прокурорын байгууллагад баггүй нотлох баримт байгаа. Манай нууц тагнуул бидэнд өгсөн. Ингэсэн чи нөгөө хамгаалтын ахлах нь байна. Энэ манай тал байсан байна. Одоо бидний хийж чадахгүй байгаа ганц зүйл бол барьж авах. Та хоёр бариад ир. Тэгэх юм бол би түүнийг шүүх юм аваачин. Ингэсэн чи бадрун бууг нь булааж аваад салгаад буцааж өгöd. Над руу чиглүүлэхэд би ямар дургүй байдаг гэж гэд яваад өглөө. Ингээд явцгаалаа. За манай хоёрыг будаа болгохоос өмнө манайхан нэг сайхан subscribe давлгаагаа явуучаа. Сабад арцсан манай царайлгууд лайка дараарай. Бараг 4 сая монголчууд дунд маань 1 сая царайлгууд бол байгаа байлгүй дээ. Царайлаг замда. Чи үнэхээр очих гэж байгаа мó? Тэр бүх газар танилтай. Саяны прокурорч бас албаар биднийг тийшээ явуулж иж магадгүй. Түүнд өгөхийн тулд шүү дээ. Тэгсэн бадрун. Тэгээд тэр хүнийг үргэлжлүүлэн гэмт хэрэгэ хийгээд байгаа мó? Чи явж клуб бэнэ. Би тэгж жагаад очин мэдүү. Гэд явуулчлаа. Тэгээд манай хоёр тийшээ салаад явдаг. Нөгөө Кан харин байгууллага дээрээ баахан фэнүүдэд цуглуулсан дэвж өгч байна. Тэгснэ бүсгүүчүүдийг нэг нэгээр нь үнсээд яваад байна. Тэгээд нэгийг үнсэх гэтэл арай бүдүү юм аа. За. Гэ болчлоо. Тэгээ бас нэг хүнийг үнсэх гэтэл манай бадрун байж байна. Шууд буу тулгаад чи баривчлагдлаа гэд бариад авна. Цаанаас нэрэ хамгаалтынх нь бөөндөө ороод ирлээ. Багаар урагшлаад байна шүү. Бадрун тэнд. Ошоо би буудын шүү гэд ганц нэгээр буудлаа. Нөгөөдөл нь ухардаггүй. Сончин дууслаа да. Тэгвэл чамаг алчил та. Ингээд хэсэг тулгаж байснаа. Дахиад буудсан чинь суман дуусчлаа. Яг баларч байтал цаанаас нь царайлаг ороод ирлээ. Би үдшилгээс хоцорно гэж юу? Ингэсэн чи араас нь цахилгаан бороходод унгаачлаа. Бадрун гайхаад сэрэмж алдах үед нь бадруныг бас цогуулаад унгаачихна. Тэгээд хоёуланг нь нөгөө задлан хийдэг өвгөн рүү явуулсан байна. Өвгөн тэнд. Энэ нэг юмнуудыг уцыг нь тайлаад явуулчаа гэж байхад дандаа хүнээр ажил хийлгээд байх юм. Ингэсэн бадрун сэрчлээ. Юу муу новш гэснэ маа гэд мөрөгчлөө. Өвгөн тэнд. Гэд унчлаа. Бадрун тонгочж байгаад ортоогоо унаад тэндээс хайч авч хүлээсээ тайлаад өөрийгөө эвтэйхэн сулалчлаа. Тэгээд царайлгийг сэрэтэл нөгөдг нь харин сэрдэггүй. Хөш сэрэж чаа мөрдөгчөө босооч. Чаавас чи яах гэж ирсэн юм бэ? Энэ төмөр орон дээр өөх гэж ирсэн юм уу? Би чамаас тусламж гуйгаа юу? Гэсэн чи ашгүй сэрчлээ. Юу вэ? Энэ юун чимээ вэ? Наашраа. Яагаад байгаа юм бэ? Ингээд би таа нэг юм бэ? Энэ үгүй яагаад твтээд өгсөн? Ингээд ерөнхийдөө нөхцөл байдлыг ойлгоход гарцгаалаа. Зэвүүн босныг музей маягийн газар ирдсэн байна. Эмэгтэйчүүдийн зурагтай гэрэлтэй хайрцаг байгаад байна шүү. Дотор нь харин эмэгтэйчүүд нь байж байна. Тэнд манай бадруныг байцаадаг прокурор ирдсэн. Энэ эмэгтэйг сонгоё гэд авч байна. Та энийг сонирхоо юу? Энд гарын үсгэ. Гэсэн чи 300 сая вон гэж байна. Яа. Манай хоёр тэрүүгээр явж байтал нэг эмэгтэй тагалгаа хийх гэж байна. Шууд дайраад орчлоо. Цаанаас нэрэн харуулууд нь гараад ирдэг. За одоо их бодолтой үзэн шүү. Гэт гөвж гарлаа. Дотроос нь гадагшаа хүртэл бүгдийг нь гөвөөд байна. Нэг нь барьж аваад Кансанги хаа байна гэсэн нөгөө музейг хилээд өгчлөө. Манай хоёр шууд музейд н ороод ирлээ. Нөгөө прокурор харангуйтаа гялс сухтачлаа. За чи эндээ байж бай. Би явж өнжүүг олно. Хөөе. Чи үлдээд би явж өнжүүг олъё л доо. Чи илүү зодтолдог үсттэй. Тийм болохоор л чи үлд. Өнжүүг бодвол хамгийн аюултай хэсэгт нь байгаа байлгүй дээ. Ингэсэн чи тэндээс хүмүүс бүслээд авлаа. Хоёулаа үлдэхэр болчлоо. Араас нь Кансанги гараад ирнэ. Гэхдээ та хоёр чинь одоо яасан
өгөж өгдөггүй сонио хүмүүс вэ? Би энд та хоёрыг алжчихсан ч гэсэн цагдаа нар ирээд ямар ч нотлох баримт олохгүй гэд бадтаа. Бедрун тэнд гэр бүлийнхэн рүүгээ залгаад өнөөдөр өхөн гэдгээ хэл. Ингэсэн чи буу тулгаж байна. Буу юу? Би буудуулж үзье гэж боддог байсан. Өнөөдөр үзэх юм шиг байна. Тэнгэ буудуулвал амар өвддөг байгаа үсттэй. Өвдөлт намайг зогсоодоггүй. Ингэсэн чи буудчлаа. Амар өвддөг юм шүү дээ. Нэвт гарчих шиг боллоо. Ингэж авна шүү дээ. Ингээд буудуулаад үзчихлээ. Кансанги цааш яваад өглөө. Бедрун. Ой чи айчих нь уу? Ингээд дагах гэтэл туслах нь дахиад буудах гэж байна. Тэгсэн царайлаг орж ирээд бууг нь өшгөлчлөө. Ингээд манай хоёр үзэж тарлаа. Тэн тарин нэг тулааны мастер байж байдаг. Манай Бедрунтэй халзганлаа. Нөгөө эмэгтэй туслах нь харин манай царайлагтай үзэж байна. Царайлаг маань зодтолтож байхдаа л болцоон дүрээд найраад байна шүү. Нөгөө мастер нилээ эвгүй үзэж байна. Бедрун хэсэг үзэж байсан. Зургаар цохиж шокруулад жаалсаар нь гусаад унгачлаа. Тэр үед харин Ким Сангийн нууц сефиг туслах нь онгойлгож байна. Толгойдоо буу тулгуулчихсан байж шүү. Тэгээд тэндээс нэг флаш аваад өглөө. Буутай хүн авангуудаа шууд туслахыг буудчлаа. Бедрун тэнд Сангийг хайгаад явж байтал буун дуугараад хажуу талынхын шилээ хорог хаг дотор нарийн нэг эмэгтэй буудуулсан байна. Сангич гараад ирлээ. Чи хэнийг хайгаав? Гэснээр дахиад нэгийг буудчлаа. Энэ хоёрыг чи алсан гэвэл яах вэ? Одоо энэ гурван их ч юм уу? Ингээд нэгийг буудах гэтэл Бедрун бариад авлаа. Тэгсэн хальт буудаад тэнд нарийн Юнжу суучихсан байна. Зэвүүн бос таеквондогоор хичээлдэг болохоор бас дайчгүй үзээд байна шүү. Манай шаргацсан Бедруныг эвтэйхэн зодоод унгаачлаа. Нөгөө талд харин царайлаг нөгөө эмэгтэй туслагтай нь үзээд байна. Тэгснээ нэг бултиж дараад нам авлаа. Санги Бедруныг гүвж байтал тэндээс царайлаг гараад ирлээ. Тэгснээ шууд ирээд цохиод унгаачлаа. Тэгээд эргэж хараад Юнжуг суллаж байна. Бедрун харин боломж олдсон дэргээд Сангиг барьж аваад шанаадж өглөө. Чи дуугаа байх ирэхгүй. Өмгөөлөгч авахч ирэхгүй. Шүүх мөх байхгүй. Зүгээр л одоо би чамайг зодно. Тэгсэн нэг нөхөр араас нь буудчлаа. Эргээд харсан чи цагдаагийн дарга байж шүү. Хой тайвшир. Санги босч ирээд. Миний найз яасан удаа гэсэн чи Сангийг гидс рүү буудчлаа. Гү чи яаж байна? Би зүгээр л энэ хар жагсаалтыг л авах гэж байсан. Манай хоёр цагдаа чамайг сайн саатуулсан уу аа? Одоо энэ хар жагсаалтыг устгахчих юм бол би айх юмгүй болно. Гэж байна шүү. Нөгөө Эпштейний файл гэдэг шиг Сангигийн файлыг нь гусцсан болол та. Тэгээд устгах гэж байна. Тэгсэн араас нь нэг хүн буудчлаа. Ерөнхий прокурор байж байна. Том гарууд ирээд байна. Хэндэж итгэж болохгүй гэж мэдхүү. Гэснэ. Зүгээр үү? Хадам аава. Ингэж авна шүү. Ерөнхий прокурор тэгэхээр зэвүүн гарын хүргэн нөөжээ. Тэгсэн араас нь манай эмэгтэй прокурор гараад ирлээ. Ахалха та ч бас хинтч бүү идэг гэж мэдхүү. Солонгос улс маань дээрээсээ ихлэ цэвэрлэгдэх ёстой болсон байна. Гэхдээ ямар тач бидэнд найдвар байна. Тэгсэн тэндээс найдвар гинэ гэд цагдаагийн комиссар гараад ирлээ. Манай хоёр тэнд бүр гайхаад кино үзээд суугаад байна. Юу болоод байна? Үнэхээр Солонгос найдвар байгаа гэж юу? Тийм ээ, найдвар байгаа. Аава гэж авна штт. Миний охин найдвар байгаа гэж байна. Сонсвоо мо бохир навшнуу та. Гэд ерөнхий прокурорыг гөвж гарлаа. Ашгүй манай талынх байжээ. Танилцс. Миний охин Ван прокурор. Та хоёр сайн ажиллалаа. Ингээд зэвүүн боосын бүх сүлжээ болон хамсаатнууд баривчлагдлаа. Цагдаа прокурор халаасанд нь орсон улс төрчид гээд бүгдээрээ цэвэрлэгдлээ. Манай нөгөө Ёнжугийн дүүг удахгүй болж өглөө. Эгч дүү хоёр уулзаад бөөн баяруулж байна. Цаана нь манай хоёр бас бөөн баяр. Ингээд манай хоёр тушаал дэвшлээ. Дарга сайн ажиллалаа. Та хоёр саяхан асуудал тарьсан учраас олны өмнө янз бүрийн юм хийж болохгүй. Тэгэхээр эндээ ингээд тушаалыг чинь нэмээ. Би та хоёрын чадварт эргэлзэхгүй байна. Тэгэхээр та хоёрт өөрсдийнхөө ажиллах орон зай өгөөд тусгай багийг үргэлжлүүлэн ажиллуулна гэж байна шүү. Ингээд сургуулийн хүүхдүүдэд хар тамхи зараад байгаа бүлгийг илрүүлж барихаар боллоо. Манай хоёр яваад очсон чинь нөгөө кемп дээр байсан мафийнхан байж байна. Эртний танилуд байна шүү. За, удам залгах айлын ганц хүү. Эсвэл ардаа гэр бүлтэй хүмүүс байх юм бол явж болно. Байхгүй юу? Тэгвэл эхлэе. Гэснэ очоод гөвж өглөө. Энэ түрээд кино маань дуслаа. Киночуд байлаа.